Би хийм бол хөх өнгөтэй, улаан өнгөтэй, тунгалаг тодхон би. Зохиолыг бичиж зургийг зурсан Хонсон Хэ. Тал гэрэн хэвлэлийн газар. Анхандаа жижигхэн дугуй дүрс байсан. Бүгдээрээ дугуйч. Яг адилхан дугуй дүрс биш байсан. Бүгд ямар нэгэн юмыг чимээгүй хүлээсэн. Гэтэл нэгэн өдөр нэгэн зүйл хурц ирсэн. Бүрөөдөл байсан. Бүрөөдөл хөх өнгөтэй их том байсан. Хөх мөрөөдөл бүгдэд хөх өнгийг үлдээж өгсөн боловч яг адилхан хөх өнгө биш байсан. Хүсэд ирмэлзэл бас хурц ирсэн. Ов улаан баш тод улаан байсан. Улаан хүсэл ирмэлзэл бүгдэд улаан өнгийг үлдээж өгсөн боловч яг адилхан улаан биш байсан. Төсөөлөл тунгалаг тодхон байдлаар хурц ирсэн. Тийм учраас ямар ч дүрс хэлбэрт орж болох байсан. Зөрчилдөн хурц ирсэн. Толгой өвдөж байсан ч түүний үлдээсэн хэн маш гайхамшигтай байсан. Тэгтэл нэг өдөр хурц шавх өвдөлт хурц ирсэн. Өвдөлт бол бараан. Даруй биднийг доош таарсан. Бүгд ингээд юучгүй алга болох юм шиг байсан. Яг адилхан улаан биш байсан. Харахгүй гатлан гарч ирсэн. Халуун дулаан гэрэл биднийг огтон авсан. Өвдөлт бидэнд уул мөрөө үлдээсэн. Үүний хүчинд надад хар өнгө бас бий болсон. Хөх өнгөтэй, улаан өнгөтэй, хар өнгөтэй бас тунгалаг тод тэгээд мөн төвхтэй би. Би ийм өөртөө дуртай. Бид бүгд хөх өнгөтэй, улаан өнгөтэй, хар өнгөтэй бас тунгалаг тод билээ. Гэхдээ бүгд жоохон өөр билээ.